тэр жоох хөхтөс болчлоо. Тэр хөхтөд. Яг. Хөлбөл. Хоёулаа гараад яг ингээд чигэр нь явуулчих. Чамчаас стресс байдаг л байлгүй. Наад гэсэн ууралж байгаа цог. Уурлаа бодоод. Хоёулаа жижиг гэрэн гэжтэй. Цухтаж барина гэж байхгүй. За чи нааш. Байсаа. Тэгээд ажиллаж шүү. Яг доороос байсаа. Хоёр өрлөө онжоо шүү. Байсаа. За одоо хүлээж байгаарай. Золбооныг бичлэгээ эхлүүлэх гэсэн чинь энэ хоёр дүү маань YouTube-ээр гарыг гэдэг. За ээж аавдаа мэдчилгээ төвшүүлээрэй. Намайг байнга асардаг баярлаа. Асардагт баярлаа. Ээж аав хоёр нөө. Надад хэлэх байхгүй нэ. Хэлэхгүй байхгүй. Ээж аавдаа юу? Хайртай шүү. Тэгээд л юм уу? Тий. За. Хайртай шүү. Асардагт баярлаа гинэ. За одоо босно уу? За ахын дүүл бичлэгээ эхлүүллээ шүү. За баяртай. За сайн байцгаана уу. Золбоо ТV-ийн та бүхэндээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр өнөөдөр Золбоо нь хаана ирсэн байгаа юм бэ гэхлээр King Tower-ын урд ирсэн байна. Энэ King Tower гэдэг байр мөн те. Тэгээ King Tower гэдэг байрны урд ирсэн байна. Тэгээ яах гэж байгаа юм бэ гэхлээр энэ миний амнаас гарч байгаа юм биш. Энэ миний гарнаас гарч байгаа юм бэ. Боксер хичээлж байна. Монголдо ороод энэ зунжингаа гоё спортоор хичээлж байгаа бичлэгнүүд хийнэ гэдэг. Тэгээ өнөөдөр Золбоонд боксер хичээлж үзэж чинь. Өнөөдөр над боксын хичээл ямар хүн заах вэ гэхлээр дэлхийн 2 удаагийн аварга Лавга ах маань, Лавга багш маань надад бокс заанаад. Бүгдээрээ орж боксер хичээлцгээе. 38 жил амьдрахтаа 38 жилийн турш нэг ч удаа боксер хичээлж үзээгүй. Тэгээ би өөрөө боксер хичээлж үзэх юмсан гэж аюух боддог байсан байхгүй юу. Тэгээ өнөөдөр анх удаа үзэх чинь маш сонирхолтой байх. Энэ миний амнаас гарч байгаа юм биш. Миний гарнаас гарч байгаа юм бэ. За энэ заал руу орж үзцгээе. За заал нь энд байдаг юм байна. King Tower дотроо. Сайн байцгаана уу? Сайн байна уу та? За сайн үү? Сайн байна. За ийш орж гутлаа ирчих. За. Тэгээ энэ хараа таавч үзчих. За. Тэр ийш дээр За. За одоо манайх чинь ер нь бол энэ заал ер нь яг нөгөө дэлхийн боксын нэг стандарт маягийн байдаг. Гэхдээ манай заал чинь бол ер нь бол бокс ч хоёр байгаа шүү дээ. Сонирхтын бокс, мэрэгжлийн бокс. Тэгээ манайх бол мэрэгжлийн бокс тал руугаа. Ер нь яг мэрэгжлийн бокс нь яг л ийм хэмжээтэй байдаг энэ цомхон заал. За тэр хэмжээгээр яг Монголд ер нь баг манайх шиг заал ганц хоо. Мэрэгжлийн бокс байгаа. Тэгээд яг энэ нөгөө хүүхдүүд нөгөө бэлтгэл гэдэг чинь ерөөсөө хөдөлгөөн шүү дээ. Тэгээд эцэг эхчүүд дандаа буруу андуураад байна шүү дээ. Энд ирэхээр нэг л зодоончин болоо зодоо үгүй шүү дээ. Зодоо биш дуудагчгүй юм. Зөвхөн л боксын хөдөлгөөн хийж хүүхдийг те нөгөө юм сурж бариа тэгээ нэг бие хамгаалах юмнуудыг нэг дасгалууд байна шүү дээ. Тэр чинь дасгал хөдөлгөөнөөр л сургачдаг байхгүй юу? Ямар нэгэн дасгал байна. Тэрүүгээр л тэр хүн бие хамгаалах юмудаар сурч. Түүнээс бол энд ирээд учир зүггүй зодтолдуулаа юм тийм гэж эцэг эхчүүд тэгж ойлгоод байдаг байхгүй юу? Хүүхдүүдээ уулахаар зодоонуудаа ган толгой дэрхний үүсний тийм биш шүү дээ. Энд чинь нэг хууль босоолын явчихсан. Хүн авчир зэр зодтолдуулаад ивэл болохгүй шүү дээ. Юуны өмнө Золбоо ТV-ийнхаа үзэгчд өөрийгөө нэг танилцуулчихгүй тийм. Дийлийг нь мэдчихэж байгаа гэхдээ бас мэдгүй хүмүүс байж магадгүй. За Золбоо ТV үзэж байгаа үзэгчдэр за энэ өдрийн мэнд хүргье. Би өөрөө нэг мэрэгжлийн боксын одоо дэлхийн аварга тамирчин байсан юм байна. 2 удаагийн аварга. Тий, 2 удаагийн дэлхийн аварга гэсэн. From Ulaanbaatar, Mongolia, the WBA number 3 ranked fighter in the world, former lightweight champion of the world, Lakbasin. Дэлхийн 2 удаагийн аварга бокс жахтаа болцоо тэр нь жоохон сандарч байна. Жоохон сандралттай байна. Та бүхэн анзаарсан баг те. Тэгээ ах өөрөө айгүй гоё илэн талангүй шууд ингээ гоё хүлээж аваад шууд ингээ яриа явцсан. Бүр сандраад тах шиг байна. Тэгээд гайг баха. Юуц эхлээд Золбоо нь хуцаас л ятах. За Золбоо нь хувцас хэлчихэд гараад ирлээ. Тэгээд өнөөдөр боксер хичээл болохоор бас юм улаан өнгөтэй хувцас өмссөн. Улаан өнгө харахаар яадаг вэ гэхлээр ер нь хүн жоох уурт олдог гэсэн.
Чи тэгээ юу ийдсэн шүү дээ нөгөө солонгос байдаг гэсэн шүү дээ. Тийм. Агал жигсэн анхны солонгост гарч ирсэн байхгүй. Ер нь тамирчдаас хамгийн анхных гэрээ гадраг тэгээд солонгос нөгөө аль бие ёсны тэнд амьдраад тэнд бокс тоглоод миний одоо менежер, ивент тэтгэгч спонсор бүх юм солонгосчууд байсан. Солонгос. Тэгээ миний гол хүн болохоор одоо мэрэгжлийн боксын одоо хамгийн анхны холбоо гэж байгаа WBA гэдэг. Мэрэгжлийн боксын холбооны дид ерөнхийлөгч байсан хүн. Тэр хүн намайг энэ Монголд байж ах тэмцээн дээрээс хараад намайг одоо айл 95 онд ч тийм 95 онд намайг татаад солонгос руу авчихсан байхгүй. Тэгээ нэг өсөндөө ах нь бараг солонгос чинь бараг 10 хэдэн жил амьдэрсэн шүү дээ ингээд бэлтгэлээгээл ерөөсөө тэнд ягаал тэнд цалин мөнгө аваад тэнд амьдраад ерөөсөө тэндээсээ гадагшаа тэмцээнд явбал солонгост бэлтгэл сургалтаа хийгээл. Та солонгосд сайн гэхдээ Монголын нэг сайн биш. Тэгээ нөгөө ихтэй би Монголын нэрийн өмнөөс л тоглож ирсэн. Солонгос нөгөө бизнес бүх юмуд нь явагдаад улсынхаа нэрнээс анх манай 95 онд ч манай монголчин үл амьдрал ямар хэцүү байдаг вэ? Тийм л үйл тийшээгээ гараа ингээ явсан. Одоо болцоод яг энд одоо мэрэгжлийн боксын нэг клуб ер нь ямар мэрэгжлийн бокс ямар замаар явах вэ? Яаж явдаг вэ? Тэгээд бүгдийг би ноёд толгойд байна шүү дээ. Тэ одоо ингэ хэдэн хүүхдүүд бэлдээд энэ мэрэгжлийн боксыг хөгжүүлээгээд ингэ явж байгаа. Энэ дандаа эдгэр чинь дандаа нөгөө солонгос байжсэн тоглож явах төмөсчсэн дэлхийн аврал авралт төмөсчсэн юунууд. Энэ бүснүүд бол энэ нөгөө Пан Азийн авраг гэж хамгийн анх болж ирсэн. 95 онд болж ирсэн. Тэгээд би чинь ерөөсөө анх Пан Азийн авраг болоод тэгээд солонгос руу гараад ерөөсөө тэнд үлдсэн нь. Тэрний анх авсан бүс. Энэ нь болохоор номхон далайн орнууд гэж болдгоо. WBC-д харьяалагддаг. OBBF гэдэг одоо номхон далайн орнуудын Азийн авраг гэж байдаг. Тэрний бүс нь. Энэ болохоор ийм хүндэт бүс гэдэг нь. Тэрийг надад автоматар өгчээсэн бүс нь. Энэ нөгөө одоо юу л одоо монголчуудын яаж одоо дэлхийн авраг шүү дээ. Дэлхийн авраг яг нөгөө бүснүүд нь. Энийг нь энэ 99 онд авч ирсэн. Японд. Одоо энэ 2004 он 5 жил энэ Лас Вегаст Америкт авч ирсэн. Хоёр удаа дэлхийн авраг юм. За чигсаад бүгдүүдээ. За өнөөдөр ялцуулч л да. За би одоо энэ хүүхдүүдтэй хамт бэлтгэл хийх юм байна. За манай тоон жижигүүд хабуул дээр ороо зогссон. Багш би хаан зогсох. За өндөр намаараа. Өндөр намаараа зогсчих. Би арай өндөр юм байна чамд. За хүүхдүүдээ ингээ өнөөдөр энэ золбоо ТV гэдэг байдаг. Тэрний золбоо ах чи ирсэн. Та нартай цуг нэг өдөр хамт бэлтгэл хий. Хамт бокс суралцъя. Тэгээ хамт нэг спаринг боомоо хийж үзье гэж байна. Хин хийх үү? Би тэр жоох хөтөлбөр. Тэр хөтөлбөр. Гинтээ. Манай тэр жоох ч гэсэн амар болсон. Тэг. Жижиг бол амар байгаа шүү бас. За хин хийх үү? Хин нэгээд үзгүй. Манай шинүүдээс за жижигүүдээс орё гэдэг. За тухайн үед би сонгоч. За юу. За би алаалтаа эхэлж бүрөө өдөрч. За чи тэгээд золбоо би алаалтанд яваад орч. Гарыг ачих гараа ингэж явдаг. Тэгээ эн чинь нөгөө гар мар нөгөө хуруу муруу тулах мулах бүх юмыг хамгаалдаг байхгүй юу. Тэгээ чи атгаад үз гараас бүр амар зүгтээ. Дараа нь атах гэхээр атах шүү. За болж байна. За одоо чи ингэ нөрөө гарыг ингэж хийхгүй заа яа. Зүгээр яг ингэж чигээр нь. Гэхдээ дохоо байна штэ. Дохоо ч ингэж ирээд эндээ тулах ёстой. Ингэж дохоо гарахгүй ба. За яа. Тэгэл энэ дээрээсээ явна. Тэгээд одоо энэ дээрээсээ хин мөрөө ингээл эргүүлээл энэ ерөөсөө дин шүү. Гар ингэ буухгүйгээр заа яа. Энэ зогход гар эндээ. Яг эндээ. Энэ ингээд эндээ. Тэгээ мөрөө гой суулхан байлаа. Ингээд чанга бүсэн штэ. Тэгээ хөлөө ингээд гой. Яг чигээр нь. Хөл битээ яалт наашаа. Багшаар. Ингэж ийм биш шүү дээ. Зүгээр л хөл ингэдэг шүү дээ. Зүгээр л энэ хавчаал зүгээр энэ. Тэгээ гоё нэг хүч яахгүйгээр. Яг наач шүү.
Яг. Хөлбөл. Хоёулаа гараад яг ингээд чигээр нь явуулчих. Чигээр нь ингээд явуулчих. Чигээр хэлчихвэл яг энэ дээр энэ чинь яг энэ дээр ингээд наалж ирнэ. Гоё. Nice. Одоо хоёулаа юу авч өрөлтөө авч. Энэ өрөлтөө энэ мөр жоохон урагшаа байна. Энэ хөл энэ хөлийг дагаад. Энэ мөр чи энэ хөлийг дагаад. Тэгээ энийхээ ингэж харахаас яг дотор нь. За болж байна. За яг энэ дотор шүү. Одоо энэ дээр чи 100 гар дээр 100 гар цог. 100 гараарай. 100 гар цог. Баруун дээр баруун цог. Энэ цогцолж байгаа. Одоо энэ дээр цог. Ингээд энэ дээр энэ чи айгүй хэцүү болоод ирж байгаа. Чигээрээ гараа ингээд яг энэ ясаар л зохино шүү дээ. Энэ яс шүү. Мэдээ. Тэгээ гараа ингэж аавна. Гар ингэж авахгүй шүү. За ёо энэ чинь зовоод. Ингээд авчих. За мөрөө суулхан. Ёо. Нөгөө хин бэгүү гэдгсэн. Гоё. Ингээд за давай. За. Хап хөлтө байсаа. За чи урд гарыг сурчлаа штэ баг. Ерөөсөө л энэ. Биеэр араа ингэж урагшаа ингэхгүй. Би чинь бол яг тэгшгэл байна. Яг ингэж тэгшгэн байгааз. Энэ дээрээсээ тав ерөөсөө чээж ирнэ гэсэн. За, хап. Хүлээ эргүүлч. Хап. Тэгээ биеэрээ бити ингэ. Зүгээр бие ингэж эргүүл. За ёо. Хап. Майсаа. Яг наач штэ. Энэ хоёрыг барыг сурчлаа штэ. За одоо энийг хоёулаа чангаруулсан. Яаж чангаруулах одоо энэ хоёулаа хөл дээр үсрэхтэн дээр. За ёо. Яг энэ доороо шүү. Яг энэ доороо л энэ үсэр үлмий дээр хоёулаа. Хап. Харсан уу? Хап энэ гармаар ингэхгүй байгааз. Хап. Хурдаагаар хап. Яг болж майс. Хап. Майсаа. Энэ гараа салахгүй шүү. Хап. Яг тэгэл хөлөө буцаага байранд авчих гоё. Яг наач. Хап. Майсаа. Яг ийм коридороор ингэж чухуулах гэдэг шүү дээ. Тэгэхгүй эн чинь ингэх юм бол ингээд тэглэн шүү дээ. Коридороор орохгүй. Энэ дохоо мохоо ингээд орно. Тийм болохоор яг энэ коридороор орж шууд ингэж зохино гэсэн. Нэгэсэндээ нөгөө чиний өрсөлдөх тамирчин бас яг коридор байгаа шүү дээ. Яг ингэсэн байгаа. Чи ингээ өрөлт авцсан байж шүү дээ энэ. Энэ өрөлт авцсан байж шүү дээ. Одоо энэ дээрээс яг ингээд зохихоор эн чинь зуурдаг байхгүй хамгаалт. Энийг ингээ байж шүү дээ. Ингээ барьж шүү дээ. Энэ дээрээс ингээд ингэ чинь яаж ийм хэн зайгаар ордог байхгүй юу? Цохилд орох. Энэ хоёр ч өөр байхгүй юу? Тийм болохоор яг энэ өгөөрн цохиулах гэдэг шүү дээ. За давай. За хоёул хөл дээр үсэрч. Яг болж байна. Майсаа. За шууд бой орчих шүү дээ хөнгөө. За ёо. Хөнгөө чанга захгүй. Чургуу их чанга биш. Хөдлөхгүй байхт болно. Яаж вэ? Зүгээр болж байна уу? За наашир. За улааны хүмүүс. Шүтний авгал моголч аав. Аваач. За эрэнгөр орчих. Хоёул жижиг эрэнг штэ. Цухтаж барьна гэж байхгүй. За чи наашир. За та хоёр наашир хоёр талаас. За би шүүгч чи. За гараа өрч. За бокс. За хөлбөл дээр ягаал. Чи шууд өрөлтөөс олчиж байгаа юм уу? За болно өөрөө дуртай өрөлтөөр. Яг. Майсаа. Тэр цогц мөглдудаа хийгээд. Болж штэ яг урдгаар. Чи хамгаалалтаа хийн шүү ирхэн заяа. Хоёр өрөлт авцсан. Баруун цогц мөглд тайцсан. Тэгээ яг наач штэ. Тэгээ баруун цогц мөглд. Майсаа. Тэгээ үргээл. Майсаа стоп. За амарч. Тэр сандлыг татчих. Сандлаа татчих. Жоо сууч. Яаж вэ? Зүгээр яг нүдний юу муу чи амьцаад байдаг байхгүй. Энийг чи гаргах гэдэг шүү дээ хөнгөө. Round 2. Майсаа. Гисмис рүү зогж одсон шүү дээ золбоо. Хуураад муураад. Яг тэг муураад. Наач шүү дээ. Майсаа.
Майсаа. Оо тэгээд ажиллаж шүү. Оо яг доороос майсаа. Оо хоёр өрлөө онж шүү. Майсаа. Оо ирхмээ хоногдоод байна шүү. Оо майсаа золбоо наач шүү. Майсаа золбоо. Оо болж шүү. Хүн мөн дээр ажиллаад. Хоёр тийшээ мишээ ингэж бариад. Гаргаж бариад. Анхаарахгүй шүү. Стоп. Яаж. За одоо дуусла. Сүүлийн 30 секунд. 30 секунд истчих. За давай. 30 секунд шүү. Сүүлийн 30 секунд ч дээ. Чи оногдохгүй шүү ирэх мэ. Амья. За авах болж дээ яастаа. За үрч. Энэ миний амнаас гарч байгаа чинь биш. Миний гарнаас гарч байгаа чинь бэ. За давай. Дуусла. За дуусла сүүлийн 15 секунд. Майны ураач. Айсаа. Гаргаад. Нүд андахгүй шүү. Хараад. За тэрвэрлдээд гараа бэр. Гашаа. Гараа бэрээд. За. То хоёулыг гараа өмчөө. За. Тэнцээ одоо тэгээд. За бол. За бууч. Нааша бэлгээд альч. За нааша буугаад ир. Ингээд. Яаж вэ? Ер нь бол хэцүү шттэ. Тэгээд бэлтгэл хийгээ сураад ирвэл аюундаа амархан болчихно. Тэгээ хүний нөгөө нүдний жочроо магадгүй годомж энд хүмүүс гармаар ингээд чочгоо байдаг байхгүй. Яг ингээ хараа байж байгаа жишээ. Одоо би сая чамд энийг заасан штэ. Энийг л одоо энэ хөлн дээр ажиллаж байхдаа хийчих. Хав. Тэгэл энэ хөл зогсохгүйгээр. За яваарай. Цаг яваарай. Ер нь энэ араа бокс штэ. Стресс айгүй хийдэг байхгүй. Стресс авсан бэлтгэл энэ. Одоо хин нэг уураа гаргаж чадахгүй ингээд ингэж штэ. Энийг гаргалтаа орж ирээд стон яг бодоод тэрийг уураа тэрийг зогч ийн. Зогоо дуусны дараа өөрөө ч ядран зогоо дуусна. Стресс нь ч алга болно. Сүүлдээ хүний яадаг өршөөдөг байхгүй. Уучилдаг болцдог байхгүй. Хэд яагаад нөгөө бүх энэ дотор нөгөө бачимцсан юмнууд чинь энд гарчдаг байхгүй. Энэ бокс давуу чадна энэ. Борож ирчээд юм ярьж өсгөсөн ч болно шүү дээ. Уураа гаргахад. За ёо. За. Чамд ч бас стресс байдаг л байлгүй. Наад ч гэсэн ууралж байгаа цог. Уураа бодоод. Ерөөсөө жэб баггүй жэб. Яг наач. Цогч аваад. Майсаа. Ийшээ тойроод. Стоп. Үсэр. Цаашаа үсэр. Хоошоо үсэр. Ингэ тайлна шүү дээ. За болно. За давч. Яг энд хүргээд энийг энд хүрч. Хоёр. Хоп. Ирмэдэр гიშгэлв. За, шууд наад дээр гიშэл. За, гიშгэлүүдээ наад дээр барихгүй шүү дээ. Зүгээр шууд барил та. Энэ миний амнаас гарч байгаа чинь биш. Миний гарнаас гарч байгаа чинь бэ. За, энэ заалт руу орж ирцгээе. 우리 자. 땀이 돌아있잖아. 와.
Энэ миний амнаас гарч байгаа чинь юм шиг. Миний гарнаас гарч байгаа чинь юм. Баярлаа. Баярлаа. Яа, хөөр. Боксер хичээл нэр удаж байгаа. Би чинь 4-р ангиас байна. 4-р ангиас авшаа. Ваа, гоцгоо. За тэгээ золбооны өндөр анх удаа боксийн заалан дээр ирээд бэлтгэл хийж үзлээ. Тэгээ бүр миний төсөөснөөс бүр тис ондоо байна. Ингээ харахад нэг сэтгэл багтаад дэмжлээ. Яг өөрөө бэлтгэл хийгээд үзсэн чинь бүр станоо газар тэнгэр шиг ялгаатай юм байна. Зүгээр нэг гудамжинд зодтолдох яг энэ рингэн дээр гараад боксер хичээллээд дөрмийн дагуу хичээлэх хоёр бүр тис ондоо юм байна. Шал өөр шүү дээ. Тийм байна. Яг гоо нөгөө өнөөдөр бол чам дээр бол нэг тийм учиргүй нөгөө хүнд юунууд ороогүй шүү дээ. Ачаалттай бэлтгэлүүд. Яг нөгөө жинхэнэ тэмцээнд орж байгаа тамирчид эдгээр бол ер нь хүүхдүүд бол бараг энээс илүү ачаал аавна. Тэгээ яг энэ хоёр талтай ягаад гэвэл нэг тэмцээнд бэлдэж байгаа. Тэмцээнд амжилттай орно. Хоёрт бол ер нь одоо өсөж байгаа энэ хүүхдүүд шүү дээ. Эдгээр чинь бас нэг юм юу яаштай нэг юм одоо нэг юм төсвөр төвчээр одоо амьдралд гараад жишээ нь одоо энэ чи амьдралд гараад бүгд л эцэг их болно. Ээж аваад ажил төрөл те бүгэн дээр нь тууштай ер нь хөдөлмөрч. Энийг давхар ер нь одоо ингээл бэлдүүлж байгаа. Одоо манай ерөөсөө бэлтгэлийн ерөөсөө энд заал байгалаа хүүхд бэлдэж байгаа гол онцлог нь юм. Заавалчгүй тамирчин бэлдэж гарах биш шүү. Зүгээр одоо энэ орж ирсэн хүүхдүүдийг л ирээдүйд одоо төсвөр төвчээртэй одоо ачаал аваад сурдаг. Заавалчгүй үгд энэ гадаа хар ажил хийж эсвэл одоо тэгээ уурхаа зам дээр нөгөө ажил хийж биш шүү дээ. Энэ бэлтгэлээр авч болно шүү дээ. Бэлтгэлийн угаар. Энэгээр л энэ ачаал гэж байгаа. Тэрний нэг одоо баг эсгийг л чам дээр өгөхөд бас их ядарч байгаа биз. Тийм чинь нэг өдөр юм гээл энэ чинь энэ бэлтгэлээ хийгээд ирнэ. Гээл өнжөө ч юм уу ингээл хийгээд ирвэл хүн аяндаа чи нэг сар игээл явхад чи сурчна. Ажил ямар нэгэн одоо бичгээ ажил хийсэн чи ядрахгүй. Сая яг сүүлийн залуутай спарринг хийсэн чинь бүр үнэхээр нөө санаа барьж сачин дөрөхгүй гэдэг л. Онцсон доо гэж яхалаа онохгүй нэр зүгээр. Тэгээ бас онохоос хүн шар хөдлөөд байгаа. Онцохгүй тэгээ шарваас энэ чинь хор шарны спорт шүү дээ. Тийм байна. Тэгээд таны энэ бэлтгэл дээр зөвхөн өсвөр насны залуучуудыг та хичээлүүлд юм. Одоо над шиг хөгшин хүмүүс бэлтгэж болт юм болоо. Би одоо жишээлбэл спорт яг ингээд танаар заалгамаар байгаа байхгүй. Зөв. Манайх одоо юу л да яг насан туршидтай ингэж байдаг. Тэгээ насан туршидтай ер нь одоо яг яваандаа бол бодож байгаа юм. Тэгээ одоохонд бол манайх нэг хүүхэд залуучууд өсвөр хүүхдүүд залуучууд юугаа ер нь олон болцоод тэр насан туршидтайр орох нөгөө багш нар байхгүй одоо заах бас нөгөө цаг хугацаа зав гарч өгөхгүй байна л да. Тэгээ ер нь бол яг яваандаа бол хийн гэж байгаа насан туршидтай. Тэгээ хүүхдүүдийг сонирхолтой шүү дээ. Тэгээд ихэвчлэн зодоо модондоо биш энэ бэлтгэл нь их гоё. Тэгээ ер нь дандаа ихэвчлэн энэ бүжгийн бэлтгэлүүд хөдөлгөөнөө тэгээ хүйсмэс гараад ирнэ. Тэр дундаасаа шилж харж агаад арай гайгуудад төвж бас нөгөө чамсгийн боомоо спарринг гин. Тэгэхээр ихэр нөгөө заримуд нь бас орой барий гэдэг. Тэгээ дандаа бүх юм хамгаалттай. Бүх юм ямар нэгэн дөрвөлд ямар нэгэн биед хор биш хамгаалтаар. Тэгжээс нэг хүүхдийн зоригийг чангална. Нэгт хоёр тэгээ одоо энийг сургууль орчин нэг хүүхдийн дээрлэхэд айгүй их байна шүү дээ. Манай дөр бол одоо маш их тийм дээрлэлтийн хүүхдүүд орж ирдэг байхгүй. Багсаа яаж нэглэр одоо хүүхдээс заримдаа айгаад байна. Тэ? Ийм байна тийм ээ. Тэгээ нэг яваад 3 сар марсна дараа одоо би айхаа байсан баг. Асуудаг байхгүй би. Яасан одоо айхаа байсан. Тэгээ чи яасан ахаа зодтолцсон юм уу версэн. Үгүй зодтолдог. Гэхдээ би айхгүй одоо. Ягаад гэвэл эдгээр чинь боксыг сурчдаг. Тэгээ одоо нэгэсэндээ цогж мөхөө сураа бутаа сурчхаараа би одоо өөртөө чаддаг. Тэгээ ер нь яг өөртөө ихтэй хэлийг эсвгээ хилчдэг. Хинээс айж хичээд ахын байхгүй хүн ер нь хүн тийм л байх хэрэгтэй юм зү. Хүнс бол би нэг зодоонч юм биш шүү дээ. Бие хамгаалах нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал бокс ч одоо бусад спортуудыг бодоход ер нь баг бүхий булчин ажиллана. Бүхий хөдөлгөөнтэй. Анх энийгээ байгуулахад мэрэгжлийн боксыг хөгжүүлэх гэж л байгуулсан шүү дээ. Одоо миний юу өөрчилчихөд байна шүү дээ. Энэ хүүхдүүдийг л олон болох. Тэгэхэд энэ заал арай том байвал бас их олон хүүхдүүд бас тий одоо маш их юм өгмөр байгаа байхгүй юу?
За баярлалаа. Өнөөдөр зааландаа ураад гоё бокс гэдэг хичээлийг анх зааж өгсөн багш маань бас ийм дэлхийд 2 удаа аврагуулж байсан юм лавга багшаар заалгасандаа үнэхээр их баяртай байна. Одоо Солонгосоор Ёнгоан юмны даа гэж ярьдэн шүү. Ёнгоан за. Ёнгоан үнэхээр их баярлалаа. Тэгээд цааш та магадгүй насан туршидтэд нь боксыг хичээлийг авах юм бол шавин заавал орж бүртгүүлнэ шүү. Та мэдээлэл хүргээрэй. Тэгээд цаашдынх нь ажил өс бүх зүйлд нь амжилт хүсье. Үнэхээр их баярлалаа. Тэгээд Монголынхаа хүүхдүүд ийм гоё бэлтгэл хийлгүүлээд гоё боксер хичээлүүлж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд бас золбоо дүүдээ бас энэ спортыг бас гоё сурталчлаад бас ингээд тий олон түмэнд бас хүргэж өгөөд тавьж байгаа юм бас их баярлж байна. Баярлалаа. Нэгээс гоё сайнаар нь тий боксыг. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За. Йоо. Ваа. Гадаа гэдэг шиг ийм гоё өгдөг лөө. Ваа, нэр тэгтээ тоглоомшгүй бокс гэдэг спорт миний бодсноос бүр телсондоо юм байна. Би энэ бокс гэдэг спортыг ерөнхийд нэгэ зөндөө олон удаа телевизээр ч юм уу, утсаараас ч юм уу харсан байгаа шүү дээ. Тэг яг өөрөө хичээлээд үзсэн чи бүр үнэхээр өөр юм байна. Хамгийн анх надтай нэг спарринг хийсэн залууч 16 та жоохон хүүхдээс юм биш үү? Тэгээд сая сүүлд надтай спарринг хийж явахдаа зүгээр хаалт надтай ингэдэг залууч чинь 4-р ангиас хичээлсэн юм байна. Яа, ч амар ядарлаа. Одоо очиж байгаа зүгээр шайхан усанд ороо шууд унтаад өгье. Ахасаа боксоор хичээлж байгаа гараад ирлээ. Яа, тавд юм уу? Та бүгднгийн Зодуулж байгаа гарч ирлээ. Одоо хэдүүлээ бокстэй. Тэд нар боломж өгсөн юм уу? Үгүй. Тэд нар надад боломж өгсөн. Бокс хүн байна уу? Бокс хүн байна уу? Нөгөө чинь одоо уураа жоохон хүмүүс гарах гэдэггүй те. Маачгүй. За баяртай ахын явлаа. Та дараа жил яг YouTube чамд орно. Тэгнэ. Чи надад санал өгөөрэй за. 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 Баяртай. Манай ээж тань. Ээж нь үздэг ээ. Ээжтэй хайртай шүү. Автаа харин. Хайргүй. Яагаад вэ? Аав надад мөнгө өгдөггүй. Мөнгө өгдөггүй. Автаа хайртай гэхдээ тэ дотроо. За аав зөндөө мөнгө өгөх хаа. За баяртай. Аав заримдаа Ээж маань дандаа надад итгэж надад ингээд яг дэмждэгт баярлаа гэх гээд ээжтэй хайртай шүү гэж хэлгээд дандаа миний ээж хамт ээжт баярлаа, хичээл дээр тусалдагт баярлаа. Ээжтэй хайртай шүү ээжээ. Ямар мундаг юм бэ? Аавтаа бас санаа. Анти аав ер нь бол надад их юм авч өгдөг. Энэ бол манай мөнгөний суурь. Мөнгөний суурь. Аав мөнгөний суурь юм уу? За. Имэд бас хайртай шүү эмээ. За имэд ээжтэй одоо бүгдээрэнд нь хайртай тий. Баярлалаа. За баяртай амжилт сайхан дөө. За тэгэхээр өнөөдөр ямар ч гэсэн золбоо нь бас нэг зорьсон зорилгоо биелүүлчлээ. Боксоор нэг хичээлж үзхийнсэн гэж маш их боддог байсан. Тэгээ өнөөдөр харин дэлхийн аварга юм лавга багштайгаа уулзаад гоё боксоор хичээллээд боксийн бэлтгэл авсандаа бүр маш их баяртай байна. Тэгээд ийм мундаг хүнээр бас заалгуулна гэдэг хэн болгон тохиолдод байдаг ийм завш амшин шүү дээ. Магадгүй энэ бичлэгийг үзэж байгаа эцэг эхчүүд байвал энэ King Tower байрны 133 дугаар байрны яг энэ хажууд нь боксийн заал нь байдаг юм байна. Тэгээ та бүхэн бас бүртгүүлээд хүүхдүүдээ гоё спортоор хичээллүүлээрэ. Тэгээ золбоогийнх нь бас энэ 100 Монголд ирсэн хамгийн гол шалтгаан нь юу вэ гэхээр Монгол залуучуудыгаа гоё спиртлэг биш, спортлог байцгаая гэсэн урайндор янз бүрийн спортыг очиж туршиж үзэх болно. Тэгээ гоё пиклбол туршиж үзсэн байгаа, бокс туршиж үзсэн. Тэгээ дараа бас зөндөө гоё спортуудыг туршиж үзээд явах болно. Тэгээ залуучуудаа гэж хэлэхэд архим болоод, спирттэй болоод спортлог болцгоё. Тийм. Спорт үнэхээр гоё шүү. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр. Бай.